Багшийн хөгжлийн институтээс явуулж байгаа багшийн хөгжлийг дэмжих сонголт сургалтын хөтөлбөрийн хүрээнд интерактив ажиллагаатай захин хичээл, видео, мөн сургуулийн асуултууд бэлдэх техникийн аргачлалууд гэсэн хөтөлбөрт хичээлийн 4-р хичээлийн таймыг танилцуулж байна. За бид Adobe Captivate 2019 программыг үзэж байгаа. Rollover гэсэн функцийг ашиглаж харилцан ажиллагааг хэрхэн үүсгэх тухай ойлголтыг үзсэн. Мөн товчны тусламжтайгаар объектуудын төлөвийг хэрхэн өөрчилж харуулах боломжийн тухай жишээн дээр үзсэн. За бидний дараагийн үзсэн сэдэв бол team буюу бэлэн загварын тухай ойлголт үзсэн. Responsive project буюу уриалгахын төсөл төр энэ team буюу бэлэн загварыг хэрхэн өөрчилж өөрийн буюу customization хийх тухай ойлголтыг үзсэн. За бид цаанаасаа тохируулагдсан нэг бэлэн загварыг аваад түүнийг master slider дамжуулан хэрхэн өөрчлөлт хийх боломжийн тухай үзсэн. Microsoft Office програмтай адилхан master slide-ыг хэрхэн өөрийн болгож цохилдуулах боломжуудын тухай энд гарч байна. Тухайн цахим хичээлд тохирсон слайдуудыг хэрхэн үүсгэх тухай үзсэн. За товчтой товчгүй, текстгүй, зураг оруулах, шаблон бүхий слайдуудыг бид нар хэрхэн үүсгэж болох тухай үзсэн. Товч үүсгээд түнд action буюу үйлдэл бас томилж өгсөн. Янз бүрийн стилүүдийг үүсгээд тэр стилүүдэд тохирсон нэрийг өгч яаж хадгалах ойлголтыг үзсэн. Master slide дахь сорилын асуултуудыг хэрхэн өөрчлөлт хийх боломжийн тухай үзсэн. Өөрчлөлт хийсэн энэ team буюу загвараа бид нар нэр өгч хадгалаад дараа нь өөр төсөлд ашиглах боломжийн тухай үзсэн. За шинээр Captivate програм дээр төслийг хэрхэн эхлүүлэх тухай ойлголтыг бид нар дараа нь үзсэн. Canvas хэмжээг хэрхэн сонгох тухай. За мөн library буюу номын сан архив руу файлуудыг хэрхэн оруулж бэлтгэх тухай үзсэн. Мөн гарчгийн текст хувьсгчийг хэрхэн оруулах ойлголтыг үзсэн. За Captivate програмын тоглуулагчийн skin буюу тоглуулагчийн загварыг бас өөрчилж болох боломжийн тухай үзсэн. Видео хичээлийн маань хамгийн ихний слайдад видеог хэрхэн оруулах тухай ойлголтыг үзсэн. Жишээн дээр үзсэн. За мөн background аудиог оруулах боломжийн тухай жишээн дээр үзсэн. Хичээлийг эхлүүлэх гэсэн товчийг хийгээд түнд бас action томилж өгсөн. За бүгдээрээ энэ үдсэн ойлголтуудаа одоо энэ гарч ирж байгаа дасгал дээр батжуулж хийж үзье. Шинээр төслийг эхлүүлж байна. За харагдсан хэмжээг best fit дээр тавилаа. За master slide руу орж үзье. За энд бид нар хамгийн түрүүнд title буюу гарчгийн стилийг өөрчлөх хэрэгтэй. Текстүүдийг дан Arial font дээр болгож байгаа нь энд харагдаж байна. За ийм байдлаар энэ master slide дахь бүх текстүүдийн хүрээг сонгож аваад Arial руу хувиргаж байна. За хамгийн сүүлийн quiz result гэсэн слайд дахь текстийн хүрээнүүдийг Arial болголоо. За ингээд энэ Arial болгосон master slide-ийн загвараа нар хадгалах шаардлагатай. Ингийн тулд exit master гэсэн товч дээр товшиж гаргаад саяхан хийсэн өөрчлөлтүүд ажиллаж байгаа хэсгийг шалгаж үзье. За ямар нэгэн слайд сонгоод түүнийг үзлээ, харлаа, шалгалаа. За одоо энэ сая үүсгэсэн team буюу загвараа нэр өгч хадгалъя. За би энд Arial Mon Team гэсэн нэр өгөөд хадгалж байна. За дараагийн удаа төслийг эхлүүлэхэд би энэ бэлэн загварыг ашиглаж болох боломжтой боллоо. Сая үүсгэсэн төслөө хаагаад шинээр blank project гэсэн icon дээр товшоод цохилдуулсан өөрчлөлт хийсэн team-ээ дуудаж үзье. Шалгая Arial Mon Team гэсэн загварыг сонголоо. Энд текстийн хүрээ нь Arial дээр байх ёстой. За байна. За бусад master slide дахь слайдуудыг шалгаад үзэж болно.
Жишээлбэл контент 2 гэдэг слайдыг сонгоод гарчиг болон текстүүдийн хүрээг шалгаж үзлээ. Arial дээр байна. За одоо өөр нэг дасгал хийж үзье. Сая ажиллаж байсан файлаа хаагаад бид нар PowerPoint програмаас хэрхэн төслийн файл үүсгэх ойлголтыг үзье. PowerPoint програмаас төслийг үүсгэхийн тулд From PowerPoint гэсэн айконыг сонгоод Create гэсэн товч дээр товчлоо. За файлын үдч гараад ирэнгүүт PowerPoint лекцийн файлаа сонгож Open гэсэн товч дээр товшино. PowerPoint презентацийг хувиргах нэмэлт цонх гарч ирж байна. PowerPoint презентацийн стандарт канвасын хэмжээ нь 960 720 байдаг юм байна. За энд Select All, Clear All гэсэн хоёр товч байж байна. Аль слайдуудаа сонгохоо энд сонголт хийгээд өгнө. За Advanced Slide гэдэг дээр Automatically гэж тавиад High Fidelity гэдэг идэвхжүүлгийг идэвхжүүлж өгөөд огт товчийг товчлоо. PowerPoint презентацийг хувиргах үйл ажиллагаанд явагдаж байна. Програм маань хувиргалт хийж дуустал бас нэг тодорхой хугацаа шаардна. За төсөл рүү хувиргагдсан слайдуудыг оруулах үйл ажиллагаа явагдлаа. За ороод ирлээ. PowerPoint презентац маань слайд болгоно зураг байдлаар орж ирсэн. Энд харагдаж байна. За би энд товчнууд хийж өгье. Өмнө үзсний дагуу Interaction гэсэн дэлгэд үзснээс би Button гэсэн командыг сонголоо. За энд би зурган товч буюу Image Button сонгож өгье. Тэгээд би дасгалын хавцанд товчнууд бэлдсэн байгаа. Эндээс дараагийн слайд руу өмнөх слайд руу гэсэн хоёр товчийг оруулж өгье. Дараагийн слайд руу гэсэн PNG файлыг сонгоод баруун доод улам байрлуулж байна. За энэ товчоо copy хийгээд paste хийгээд зүүн доод болонд тавингуудаа галерейгаас өмнөх слайд гэсэн товчийг товчлоо. За энд action томилж өгөх хэрэгтэй. Go to previous slide гэсэн action томилж өгч байна. Дараагийн слайд руу гэсэн action шалгаж үзээд за энэ хоёр товчийг copy хийж аваад бус слайдууд дээр paste хийж өгнө. За хамгийн сүүлийн слайдад дараагийн слайд гэсэн товч хэрэггүй. Ийм учраас хамгийн сүүлийн слайдын товчийг select хийгээд delete хийж байна. За мөн хамгийн ихний слайд дахь go to previous slide гэсэн товч хэрэггүй. Өмнөх слайд руу очих гэсэн товч хэрэггүй. Ийм учраас хамгийн ихний слайдын энэ товчийг сонгоод бас delete хийе. За одоо master slide руу ороод blank гэсэн слайдыг сонгоод багшийн мэргэжилт дэвшлүүлэх институтын логог оруулж ирээд баруун дэд буланд байрлуулж тавья. Тэгээд exit master гэсэн товч дээр товшиж хаагаад слайдуудаа харъя. Баруун дэд буланд нь лого маань ороод ирсэн байна. За одоо skin editor-ыг бас өөрчлөе. Тоглуулагчийн хяналтын товчнууд болон хүрээнүүдийг байхгүй болгож байна. Учир нь бид нарт дараагийн слайд руу өмнөх слайд руу гэсэн товчнууд байгаа тул тоглуулагчийн хяналтын товчнууд хэрэггүй. За одоо ингээд publish хийж үзье. Нийтэлж үзье. За би lesson 01 development of IT гэсэн нэртэйгээр хадгаллаа. Publish хийлээ.
За энд үзсэн дасгалын файлуудыг би Google Drive дээр шеэрлсэн байгаа. Багш нар тэндээс даунлоод хийж авч болно. За саяын паблиш хийсэн файлаа ажиллуулж үзье. Флаш файлыг ажиллуулж үзье. Товч маань ажиллаж байна уу? Ажиллаж байна. Дараагийн слайд өмнөх слайд гэж байна. За өмнөх хуудас гэдгийг сонгоцсон байна. Уучлаарай. Өмнөх слайд гэдгийг сонгох хэрэгтэй байсан байна. За ийм байдлаар хялбар интерактив ажиллагаатай одоо 20 хэдэн слайдтай захимжил хэрхэн хийх жишээ сая энд үзэж дуслаа.